За өглөөний мэд шинэ 7 хоногийн видеонд тавтан байрал. Өнгөрсөн 7 хоногийн 5 дахь орой өгөх гэсэн ачаагаа өнөөдөр нэгдхийн өглөө хурж ирээ. Бүр өглөө эрт хурж ирээ. Нөгөө дуусчлаа сая. Гадаа бичлэг хийж чадсангүй. Айхтар хүүтэн байна. Ачаагаа өгчөөд тэгээ тракт дотроо орж ирээ сууж байна. Одоо дараагийн ачаа руу явлаа. Энэ 7 хоногийн бичлэгтэйгээ хамт байгаарай. Лайк дараарай, subscribe хийгээрэй, share хийгээрэй. Good luck to me. Яг энэ үйлдвэрээс энэ хаалгаар гарч ирээд гадаа нэм фуд трак эндээс өглөөний цагаа аваад явчихъя. Тэгээд дараагийн анх очооны газар нь аяга ойрхон байгаа. Эндээс 5 минут байгаа. Эндээс өглөөний цагаа аваад одоо энэ замаар ингэж тойроод буцаж энэгээр ингэж яваад энэх энд байгаа. Thank you. Цоошин бэлий задлж өмснөө. Өмнөх бэлийн маань бүр муудаад гинэ одоо цас бороонд норчхороо доторх нь мух болчдөг байхгүй. Тэгээ бэлийг өмсөд тайлахаар гар мух болоод байдیں۔ Тэгээд чи хуруун цоорох ч гэсэн. За эндээс ачаа авнаа. Энэчнээс зөндөө ачаа авч ирсэн нөгөө нэг ийм стил шийдснүүд аана. Раньше ямар амтна охор биш энэ харж байна. Тэст хөлдөж өгч байгаа. За өглөөний минь монголчууд аа. Чигтэр нэг цагийн газар үлдээгээд унтсан. Шин 1-2 хүртэл явсан уу? Одоо хөдлөгч чинь Тэсээ зүгээр халуун ус авчлаа. Саахан усуугаа авч. За тэгээд чигт чинь нэлээд шуургаар явсан шүү дээ. Цасан шуургаар яваад тахаар жоох ядарх юм аа. Тэ. Анхаарал болгоомж амар өндөрсгөөд бүр анхаарлаа төвлөрүүлээд явчихаар. Тэгээ одоо чан дээр очиж доо. Өмнө миний очижсэн л газар байлаас. Гараа гаргаад явсан чинь амар үтэн биш. Нөгөө норгож болохгүй цас оруулж норгож болохгүй гэсэн юм. Чигдэр нөгөө амар шуурхтай байсан. Тэгээ цас ороод ирсэн юм шүү дээ. Гайгүй яана. За яг ачаан дээр бол
Ачаан дээр бол цас ороогүй юм байна. Тэгэхээр гайгүй болов гэж найдаж байна. Ер нь зарим газрууд норцсон байх юм бол энэ ачааг авахгүй гэдэг байхгүй. Энэ бол ихтэй гайгүй харагдаж байна. Авчих болов гэж найдаж байна. Өнөөдөр чи энд бүр яасыг тарах ирсэн байх. Уг нь ингэж очрлдгүй. Чи өнөөдөр бол бүр экстра их. За ачааг ачуулчаад гадаа нь гараад ирсэн байна. Аль түрүү ачуулсан л та тэгээд наашаа хурж ирээд хоолоо идчихэд жоохон байж байгаад гараад харахгүй болсон. Одоо энэ дээр нэмээд страп нутатаад тэгээд явъя да. За нэг 4 цаг авчвал очлоо да. Яа гинт кофе авчих. Яг бензиний лайн дээр нь хажууд нь тусад нь ингээд өөр лайн гаргаад тавьчихсан. Жохон бүдүүлэг тавьчихсан. Гайгуугаа. Ишиг урагшаа гараад явна да. Бичлэг таалагдж байна манайхаа. За түр хүлээж байгаарай. Нэг мэлэх гэсэн. Надтай өмнө хамтарч ажилладаг байсан EcoMine System компани Америкт явж байгаа таракнарт зориулсан Eco 5 XL төхөөрөмжөөр эргэж Чикагод Монгол дистрибьюторын газартай болсон байна. Энэ төхөөрөмжийг тавиулснаар таракнд хүч нэмж моторын асчлтыг ихсэхээс гадна түл шийдэлтийг 10-аас 30% багасгаж байгаа юм биш үү. За мөн энэ төхөөрөмжийг тавиулаад 90 хоногийн дотор ямар нэгэн өөрчлөлт гарахгүй байх юм бол буцааж болох юм байна. Ийм баавартай өөрийнхөө төхөөрөмжөнд итгэлтэй биш. За тэгээд сонирхсан хүмүүс худалдаа авалт хийхдээ Mongolian Trucker-ын бичлэгээс үзсэн гэж хэлээ $50 хөнгөлөлтөө хөдлөөрэй. Өмнө нөхсөн утас руу ярихаар нөгөө хүн монголоор ярихгүй тэгээд ярьж байгаа хүмүүс маань англиар ярихгүй хоорондоо ойлголцохгүй асуудлууд гараад байсан. Энэ удаад монгол хүн байгаа болохоор тэгээ хүссэн асуултаа асуугаад төхөөрөмжөө хэрэгжилж үзээрэй. За бичлэг рүүгээр гээд орцгоё. Өглөөний мэнд. Энд ачаага өгөх нь. Энэ газар сүүлийн 237 өдөр ямар нэг осол гараагүй байна гэж. Дээр би нэг газар орсон чинь бас 1000 хэдэн зуун өдөр гиссэн байлаа. Бараг 3 жил шахуу ямар нэг осол гараагүй. Сейфтиг аягүй сайн хангаж байгаа л гэсэн үг тий. Энэ тарак ачаага дуусгаад холдонгууд нь би энэ хаалга руу ухрах юм байна. Тэгээд би ч гэсэн ухарчаад бас тарак чиргүүлээ салгаад ингээ гадаа тавих юм уу гэдгсэн чинь хэрвээ дотор нь ороод багтчих юм бол зүгээр хаалгаа ачнаа, багтахгүй бол заавал гарч зогсноо гэдэг чинь. Миний одоо багтдаг байгаа. Тэгээд салгаж нийлүүлээд ах чинь амар төвхтэй шүү дээ. Тэгээд гадаа хүтэн байгаа болохоор бас хаалгаа авахгүй болохгүй гэдэг чинь. Харжлаа ямар ч энийг дуусгах юм хөдлөх юм байна. Энэ нас араас нь орж магадгүй юм бах та. Ямар ч 5 дугаар хаалганд ухрах гэсэн. Ямар ч юм багтсан шүү. Яг л багтсан баас та. Одоо чиргүүлийнхаа нөгөө тал руу гарахын тулд энэгээр одоо энэ чинь юм шатаад өгөхгүй. Энэ талдаа юм шаттай. Энэ талдаа юм шаттай.
Одоо хураахгүй тэр чигтээ явах бас. Дараагийн ачаас оцсох гээд байна. Хоол хийж идэж амжихгүй нэ. Гялс самаараа ийм нэг араб хоолны газар. Эндээс бэлэн юм аваад явчихна. Цаавар цамдсан ш. Эндээс амар халуун төөж. Өглөөний мэнд. За ачаа болох гэж ирсэн байна. Энэ авгадгүй. Унтлах нь нэг лайн онгоцтэй гөрөө. Би уг нь энэ уртаас нь хоошоо онгоолох гэсэн чинь онгоохгүй байна. Тэгээд энэ уртлахыг нь авчаад хойноос нь урагшаага онгоолох юм бол болох гэдэг. Тэгээд урт эдрийг авахыг хүлээж байна. Тэгээд тэр хугарсан хэсгийг нь тэр нэг цавуутай уг нь тарпыг л нөхдөг тийм материалын тэрүүгээр нэг тогтоох гээд үзье гэж бодож байна. Энэ нэг цагаараа хугараад яа энд нэг 3 алга байгаад энэ дотор голыг нь ажилтдаг юм байна. Захын хоёр хаалганд нь 2 тарак байна. Тэгээд тэр хоёр аль нэг нь гарахаар намайг зөрүүлээд оруулнаа гэж. Одоо чиргүүл рүүгээ ороод нөгөө нэг юм тогтоож наах гэдэг үстэй юм билүү. Наагаад ч нэг тогтохгүй л бах л да. Удаа настай биш их гэхдээ чиргүүлээ онгоолгож хаахад асуудал болгочих байл юм. Дэшээ зогсоод хүрдгүү нэлээ өндөртэй ингээд энэгээр түшээ тавьчихаар чи дээр нь гიშгчээр юм байна уу гэж агчаарыг харж ирсэн чинь нөгөө дараач чинь гараа авчлаа. Миний ор фейлж болчихлоо гэсэн. Энэ дотор нь байхдаа шатаа суугаад янзлчээ гэдгсэн чинь болохгүй гэнэ. Заавал таракантаар суух хэрэгтэй гэж. Ийм дээврийн төмөр өгчих юм лээ. За ачаага бихлээ зогсож байна. Энийгээ зүгээр ингэсэйгээд наачлаа. Тэгээ яасан бэ гэхээр энэ хоёр нь хоорондоо өргөдөөд тэгээ ингээ мараалал илэгдэлд орсон байгаа байхгүй. Бусдууд нь бол гайгүй л. Яг энэ хоёр хоорондоо хүрлцээл тэгээд өргөдөөл хийсэн юм байна л да. Тэгж байгаа л нингрэл хугсарч. Энийг нь яг энэ төмрийг зардаг санагдаад байна. Тийм бодвол энийг аваас олчиход гайгүй л харагдчих. Амархан л харагдчих. Би чи энийг нь авах шаардлагагүй юм ба шүү дээ. Зөвхөн энүүгээрээ салгаад энэ голын төмрийг авчих болох юм ба шүү дээ. Бараг турбаагаар ордлуулсан ч болох юм биш үү гэхгүй. Энэ бол хөнгөн цагаан юм байна л да. За. Тэгээ яарч байгаа юм чи энийг ингэж тогтоочоод бас эсвэл нөгөө нэг нэгэн төмрөөр ингээд энийг ингээд нэг юм одоо цахилгааны утас яадаг тийм төмрөө гадуур нь бүрхээд хоёр талд нь ингээд хомоочгоор холбочих болох юм байна те. Одоо бол энэ ачаага бихтэй тэгээ эртхэн шиг явъя.
Маргааш өглөө энэ ачаага айгүй их төгөх хэвээр. Тэгжиж дараагийн ачаанд амчих хэвээр байгаа бас. За ингээл дохиод ичтэй. 8 цаг 17 минут. За өглөөний мэнд. Өчигдөр энэ газрынхаа яг гадаан нэрээ тонцсон. Тэгэхгүй бол айгүй олон тараг гоочролдог гэдгсэн. Тэгээ одоо өглөө 7 өдөр ч болж байна. Жаа бурлах гэж явж байна. Энэ болохоор юм арам буулгаад байна. Минийх ч юм дээврийн төмөс шүү дээ. Тэгээ энэ ч ийм том warehouse баригдчихэ. Энд ингээд ачаага өглөө өгсөн боловч бичлэг хийсэнгүү хөлцөл өчөө. Тэгээ дээрээс нь зарын чанартай нэг юм хэлэхэд манай энэ MNG Transportation гэдэг компани яг одоо энэ зурган дээр харагдаж байгаа 2018 оны Volvo тэгээ 53 feet-ийн урттай flatbed чиргүүлтэй энэ таракн дээр компани жолооч хайж байгаа юм байна. Туршлагатай болов сайн байгаа. Эсвэл бусад төрлийн чиргүүлийн чирж исэн flatbed-ийн туршлагагүй байх юм бол асуудалгүй зааж сургаад өгнө гэсэн. За тэгээ сонирхсан хүмүүс нь доор харагдаж байгаа утас руу залгаад Mijay гэдэг хүнтэй холбогдоорой. Баярлалаа. Энэ 7 хоногийн бичлэгтэйг хамт байсан хүмүүстээ баярлалаа. Ярдан дээрээ хүрээд ирлээ. Ярдан дээрээ ч яг биш л дээ уг нь. Өөр хүний ярдан дээр хүрээд ирлээ. За яах гэж энэ чи ирсэн бэ гэвэл сайн наашаага ачаага авчаад ирж байхдаа энэ airbag нь ингээ буутцныг мэдлээ. Хамар нь буутцсан байгааз. Маргааш энийгээ солиё. Тэгээ одоо энийг зэв барилгадаг шингэнээ цацаад үлдээчлээ. Тэгээ маргааш энийгээ сольчоод бүтэн санд ажилдаа гарна. Бичлэгтэйг хамт байсан хүмүүстээ баярлалаа. Дараа 7 хоногор энийг хизээ яаж сольсон тэр мэрийг үзүүлээ. За лайк дараарай, шеэр хийгээрэй, subscribe дараарай. Goodbye.